видеогоор уулзж байгаадаа баяртай байна. За өнөөглөө босоод ирсэн чинь өнөөдөр чинь бүтэн сайн өдөр юм байна. За тэгээд маргааш нэгд өдөр юм байна. Тэгэхээр 7 хоногийн мэр хий гэж бодлоо. За тэгээд харж байгаачлан 3 сонголттой. 1 2 3 та бүхэн маань энэ одоо сонголтоосоо зураглалаас нь алинд нь илүү татагдаад байна. Түүнийгээ сонгоход болно. За тэгээд хэдийгээр одоо 7 хоногийн жижигхэн видео боловч би одоо энергийн шалгалтаа ялтчгүй заавал хийж оруулж таарна. За тэгээд ерөнхий одоо нөгөө 7 хоногийн ерөнхий нэг уур амьсгал гэж байгаа тийм ээ. Түүнийг нэг юугаар тарот картаар хараа. Тэгээд 7 хоног бүр дээр нэг карт суулнаа. За тэгээд энэ 7 хоног танд хэрэгтэй болон хэрэггүй зүйл юу байх вэ гэдгийг одоо миний видеог үздэг хүмүүс маань бол мэдж байгаа. Миний өөрөө нэг юм хийсэн нэг юм байдэн штэ Oracle карт. Хэрэгтэй болон хэрэггүй зүйл те. Эндээсээ хэрэгтэй болон хэрэггүй зүйлийг нь харна. За тэгээ аль болох ер нь бол юм товч тодорхой байхыг л хичээн. Гэтэл товч хийлээгээд л ер нь жоохон урт болчоод байдаг тал байдаг. За ингээд бяцхан сануулга бас урдчлаад хийлээ. Тэгэхээр энийг нөгөө байнга үздэг хүмүүс маань алгасаа авчиж болно. Шинэхэн орж ирж байгаа хүмүүс хараахан сонголтоо хийж мэдэхгүй байгаа хүмүүстэй зориулж одоо энийг ингээ видео болгоныхоо урд би хилдэг болъё гэж бодож байгаа. Одоо тэг ингээ байнга одоо цаашдаа хэлэх нь шүү. За тэгэхээр та нар маань мэдээж ингээд анх удаа энэ төрлийн видео үзэж байгаа хүмүүс зөндөө л байдаг баг. Тэр хүмүүстэй л зориулж байгаа шүү. За тэгэхээр та нар маань энэ зураглалд татагдчих болно. Мөн ингээд яг сонголтын цаг мөч ирэхэд энэ дээр 1 2 3 гэсэн тоо бас тавигдчихна. Тэгээд зураглаараа ингээд сонголтоо сонсч болно. За тэгээд нөгөө энергийн шалгалт гэдэг зүйлийг заавал ингээд групп болгон дээр хийж байгаа байхгүй юу? Тэгэхээр та групп болгоны дээр энергийн шалгалтаас бас ерөнхийдөө өөрөө чинь энерги таарч гинэ үгүй гэдгээ бас сонсоод мэдчихэж болно. За та жишээ нэгийг сонголоо гэхэд те таны энергийн шалгалт тань таарж ивэл за окей та сонсчих болно. Таарахгүй байвал яг нь энэ бусад группийнхаагаа сонсож үзээ. Тэгээд аль нь илүү танд энергийн хувьд таарж байгаагаа хүлээж аваа сонсож болно. За тэгээ мөн нөгөө рандом нөгөө тоог ингээ рандомоор ингээд яадаг Google дээр байдаг штэ number generator билүү тийм юм байдаг штэ. Тэндээс 1-3 гэж тоо хийж агаад маш сайн одоо өөрийнхөө хэмжээнд л одоо төвлөрөөдтэй. За энэ уншлагаас надад яг аль нь илүү зориулагдсан бэ гэдгээ ганцхан удаа товшоход 1-3 айл нэг нь гарч иж болно. Тэр бас ер нь нэлээд сайн ажиллаад идэг санагддаг. За тэгэхээр энэ анхааруулгууд маань гол нь сонголтоо хийж чадахгүй бодлоод байгаа хүмүүстэй л зориулж хийгээд байгаа шүү гэж дахин хэлье. За тэгээд үнэхээр аль нь ч таарахгүй бол энэ зүгээр л танд зориулагдаагүй гэж хүлээж аваад өөр хүмүүсийн 7 хоногийн одоо ерөнхий төлөвийн таарад уншлагыг сонсоход болно. Тэгэхээр хүн болгон энерги хувьд нөө таардаггүй байхгүй юу? Тэгэхээр ховор тохиолдолд бас тэгээд энерги таарахгүй байх зүйл байна. Тэгээд за тийм байна. За ингээд бас нөгөө шинээр орж ирж байгаа хүмүүс маань мөн энэ видео маань миний хийж байгаа видеонууд таалагдж байгаа бол цаашдаа илүү их видео үзхийг хүсэж байгаа бол лайк, комент болон хамгийн гол нь subscribe дарж өгөөрэй. Тэгвэл маш их баярлах болно. За ингээд сонголтоо хийх цаг хугацааг нь өгье. За 1-р группийнхан маань уншлага руу орцгоё. Таны энэ 7 хоног, энэ шинэ 7 хоног ямар байх нь вэ? За энергийн шалгалт. За 7 хоногийн мэргүүд дээр бусад одоо мэргүүдэд бодвол энергийн шалгалт дээр нэг л карт татъя. 3 ер нь бол 3-ыг татдаг те. Гэхдээ яг энэ маань ер нь бол маш минимал уншлага шүү дээ те. 7 хоногор гэхээр тэгэхээр нэг карт татхад хангалттай гэж үзэж байна. За тэгэхээр энергийн шалгалт дээр Magic карт гарчээ. Харагдах байдал ямар вэ?
Яаж ч байгаа л жоохон тали болж байгаа. За Magic card маань ер нь л одоо шийдтэн гэсэн нэртэй хөзөр штэ. Тэгэнгүүт за та нар маань ийм илэв шид одоо илэв шидэхээр сайн сонсогдох юм ба те. Ер нь л илэв үзсэн байх магадaltaй байгаа байхгүй юу? За илэв хийдэг юм уу? Эсвэл илбийн тийм видео ч юм уу эсвэл илэв хийдэг хүнтэй таарсан байж магадгүй. Одоо нөө циркийн үзүүлбэр дээрч байдаг хөзрийн илэв мэлэв те. За тиймэрхүү зүйл татагддаг эсвэл тийм зүйл саяхан харсан ч юм уу өөрөө хийж сурсан ч юм уу нэг тиймэрхүү зүйл байна. За илбээс гадна ямар мессеж орж ирж байна гэхээр одоо энэ хөзрийн маань өөрийнх нь ерөнхий утга бол заавал дурддагдана. Magic card маань өөрөө маш бүтээлж энерги гэлтэгдэг. Тэгэхээр та нар маань одоо сүүлийн үед маш нөгөө юу байж болно. Ажил нь айгүй амжилттай, гараас нь айгүй сайн юм ингээ гараад байгаа тий. Эхэлсэн ажлаа ингээл айгүй гоё хурдан тус тас гээл дуусгаал бодсон сансан зүйлээ маш хурдан бөгөөд одоо гүйцэтгэл сайтаагаар ингээ бүтээж байгаа гэсэн утга байгаа байхгүй юу? За бүтээлч энерги маш сайн байна. Энд маань одоо юу ч хийж болно. Та өөрийнхөө оюун ухаанаар сэтгэж бодоод түүнийгээ бодит болгож байгаа зүйл юм оёхч байж болно. Гараараа юм хийдэг хүмүүс те. Ер нь бол ийм энергитэй нийлээ холбоотой. Тэгэнгүүт бас давхар эн чинь манифест ороод ирж байгаа. Тэгэхээр сүүлийн үед бас манифест хийсэн хүмүүс байх магадaltaй. Ямар нэгэн манифест хийсэн эсвэл манифестийн талаар судалж эхэлж байгаа энэ талаар мэдлэгтэй гэсэн утга байна. За тэгээд маш өргөн утгатай л одоо энергийн шалгалт болж юм л доо. Энэ дээр Magic card-ыг гараад ирсэн учраас та нар маань ер нь бодлынхаа хүчээр аливаа зүйлийг өөртөө татаж чаддаг хүмүүс байх гэдэг шүү. Тэгэхээр эерэг утга нь сайхан зүйл бодвол тэр нь биелнэ. Сөрөг талаасаа ч гэсэн бас тодорхой хэмжээний нэг жоохон онцгүй юм бодчихгоо тэрийгэ татчих гад байдаг тал байдаг шүү гэдгийг бол заавал хэлэх нь зөвөө. За тэгээд бас нэлээд элбэг дэлбэг байдлыг биелэгддэг. За энергийн шалгалт могоочлолтой хүмүүс гэж магадгүй харагдчихээн. Могоочлолтой хүмүүс за ийм хязгааргүй тэмдэг энтер зурдаг эсвэл өөрийнхөө бие дээр иймэрхүү төрлийн шивэстэй ч гэж болно. Иймэрхүү ийм тэмдэглэгээ символ гэдэг те бэлэг тэмдгийг айгу мэддэг эсвэл өөртөө ашигладаг хүмүүс байх магадaltaй. За тэгээд бас одоо та ингээд бүтээ гэсэн зүйл дээр ингээд дутуу зүйл байхгүйг илэрхийлж байна. Танд бол бүх зүйл байгааг хэлж байгаа байхгүй юу? Мөнгө санхүү, сэтгэл зүрэх, логик ухаан, энерги эрч хүч ингээд бүгд танд байгаа гэдгийг хэлж шүү. За тэгэхээр энергийн шалгалтаар бол маш гоё карт гарсан байна. Тэгэхээр та нар маань бол их сайн байгаа гэж шүү. Ерөнхий таны байгаа байдал бол их сайн байгаа гэсэн утга байна. За энергийн шалгалт маань юм байна. Таарсан бол та нар маань зөв группээ сонгочээ. За энэ хоёр карт одоо дийлгэчээ. За хоёр тулаад харуулъя. Та нар маань паузлах эсвэл зогсоогоод өөрсдөө унших боломжтой. За энэ маань ер нь бол энэ 7 хоногт танд ирж байгаа зөвлөгөө болон хүн хоорондын харилцаан дээр бас зөвлөгөө гэж одоо зориулж татсан байхгүй юу? За тэгэхээр энэ 7 хоногт танд ерөнхий сахиусуудаас өгөх зөвлөгөө болохоор баяр баясгал, хөвгөлтэй байдал. За тэгээд доторх мессежийнх нь ерөнхий утга нь болохоор баяр баясгал бол хамгийн өндөр энерги. Одоогийн мөчтөө талархах үед баяр төрж энэ нь ирээдүгөө эргээр татах хүч болдгоо гэж юм. Ерөнхийдөө утга нь тийм. Тэгэхээр одоо саяны энэ Magic card маань бас энтэй бас жоохон уялдаж орж ирж байгаа биз? Гол нь та одоогийн мөчтөө талархаад баяр жаргалтай байснараа ирээдүгөө ингээ эргээр өөртөө татна гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр та эрэг байж чадах юм бол эрэг зүйлийг л өөртөө татна гэсэн үг. Тэгээд ийм баяр баясгалтай байдал нь таны энергийг аягүй сайхан өргөж өгнө шүү гэж. Тэгэхээр энэ 7 хоногт аль болох өөрийгөө хөгжилтэй байлгах, одоо инээдлэх зүйл хийх ч юм уу те, өөрийгөө баяр баясгалтай байлгах, жаргалтай байлгах зүйлийг л хийвэл танд ээлтэй байх нь. За харин хүн хоорондын харилцаан дээр би Микээ зүгөө мартцсан биш. Хүүд. За
хүн хоорондын харилцаан дээр болохоор love yourself first гэж байгаа байхгүй юу? Ер нь л өөрийгөө төрүүлж харах хэрэгтэй байна гэж юм. Тэгэхээр бусдыг гэхээсээ илүү энэ 7 хоногт та өөртөө төвлөрөх нь хэрэгтэй байна. Одоо хүн хоорондын харилцаан дээр шүү дээ. Харилцаан дээр ярьж байгаа юм байна. Тэгэхээр хостойч бай, гэр бүлийнхэн ч бай, найз нөхдөч бай тий. Бусдыг гэхээсээ илүү жоохон өөрийгөө гэсэн байр суурьтай байчвал зүгээр юм гэж байна. Тэгэхээр өөрийгөө хүндэлж хайрлах тусам илүү их одоо татах хүчтэй болно гэдэг байгаа байхгүй одоо бусдыг өөртөө татах. Тэгээд харилцаанд илүү үн цэнтэй болно гэж байна. За ийм утга байна. Тэгэхээр яг бусдыг илүү нэгдүгээр тавиад өөрийгөө хойш нь тавиад хитрүүлээд идэх хүмүүс болохоор ингэж гарч байгаа. Тэгэхээр энэ 7 хоногт нэг жоохон амиа хичээсэн байгаад зөвхөн өөртөө анхаарал тавиад эхлэнгүүд цаанаасаа л хүмүүс танд татагдаад хүмүүс таны одоо үн цэнийг илүү их мэдэрнэ л гэж байна. За ийм мессеж орж ирлээ. За одоо яран 7 хоногийн ерөнхий уур амьсгалаа харъя. Ганц үзрээр харнаа. За нэг гүрүүдийнх нь маань энэ 7 хоногийн уур амьсгал. За 6-гийн одоо арай шууд ингээ үргэлжлүүлээд явчих. Даваа мягмар лавг пүрүү гэд ингээ 7 хоногт бүртээ нэг карт татъя. За даваа гараг. Энэ шинэ 7 хоногийн даваа гараг. За даваа гараг. За ингээд ерөнхийдөө суулгах картууд мөн гараад ирлээ. За саяын одоо үйл явц хэдий бичигдсэн боловч та нарыгаа залхаахгүй үднээс шууд катлаад оруулчлаа. Ер нь бол тэрэн дээр ах ингээл миний хольж байгааг ингээл шал дэмий харж цаг үржижснээс шууд ингээд харчвал илүү амархаа гэж бодлоо. За ерөнхий энерги дээр 6-гийн зоос гарсан. За тэгэхээр энэ 7 хоногт ямар нэгэн байдлаар зээл мэйл хөөцөлдөх гэж байгаа хүмүүс байна уу? За тэр ажил нь бол эвэгдэж байгаа гэдэг утгаараа бас харагдчихээн. За мөн хүнд мөнгө өгсөн байсан ч юм уу эсвэл та өөрөө хүнд мөнгө өгөх хэрэгтэй байсан бол хүнд одоо тэр авсан зүйлээ буцааж өгч чадна. Үгүй бол өөрөө та хүнд мөнгө зээлүүлсэн байсан бол түүнийг бас авах магадaltaй харагдаж байна. За тэгээд энэ ч одоо гол энерги шүү дээ. Тэгэхээр өгөх авахтай л холбоотой илүү юм зөнхөлсөн зүйл байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ 7 хоногийн гол зөнхлөх үйл явдал нь ямар ч л байсан материаллык зүйл дээр ч юм уу те өгөх авахын тэр тэнцвэрийг л яриад байна. Тэгэхээр маш тэнцвэртэй байх нь чухал байна. За ингээд бас үргэлжлүүлээ энийг хэлчихье. За танд хэрэгтэй зүйл гингүүд фотографи буюу одоо юм зураг авах ч юм уу эсвэл өөрийнхөө зургийг авах юм уу та нар маань нэг юм гэр бүлийн зураг авахулъя гэж бодож ийсэн үү яасан эсвэл жирэмсний зураг мөрөх ч юм уу те нэг юм зурагтай холбоотой зүйл хий гэж бодож ийсэн бол тэр нь ээлтэй гэж байна. Ээлтэй буюу хийхэд хэрэгтэй зүйл. За нөхцөлгүй хайр гэж гарсан байна. Тэгэхээр бусдад ийм одоо ямар нэгэн болцол тавихгүйгээр хайрлаа л гэсэн үг л дээ. Тэгэхээр одоо нөхцөлгүй хайр танаас ундран гаргаснараа танд энэ 7 хоногт ээлтэй гэхээр чинь та хүнд нөхцөлгүй хайрыг илгээснээрээ зөрүүлээд хорвоо ертөнд танд бас ямар нэгэн зүйл өгөх гээд байгаа байх магадaltaй харагдаж байгаа байхгүй юу? Мэдээж сайн зүйл. За тэгээ альваад итгэх гэж байна. Тэгэхээр түрүүн та нар маань манифест хийсэн байх магадaltaйсэн шүү дээ. Тэ нөгөө нэг юун дээрээ энерги шалгалт дээр. Тэгэхээр альваад итгэх нь чухал байна шүү гэж байна. За хүнд ч гэж болно хийсэн зүйлдээ тэгээд одоо юу гэдэг чинь те бурхан гэж байдагт итгэх ч юм уу аз гэж байдагт итгэх гэх мэт одоо альваад итгэх гэж шүү. За танд хэрэггүй зүйл нь болохоор үл тоосон хүндэтгэлгүй одоо зан харилцаан дээр те хүндэтгэлгүй харилцаа хэрэггүй гэж байна. Бусдыг үл тоох.
Яа тэгээд итгэл үнэмшилгүй байдал гингүүд яг энд альваад итгэх гингүүд энд итгэл үнэмшихгүй байдал гэж гараад ирсэн байна. Тэгэхээр та ялангуяа одоо тэр манифест хийцэн байгаа бол түүндээ итгэж чадах хэрэгтэй байгаа байхгүй. Итгэхгүй байвал тэр маань биелэхгүй байх магадлал. Ер нь манифестийн гол одоо юу чинь тэр штэ. Итгэх нь чухал байдаг тий. За тэгээд энд түрүүнүүд өрдсөн штэ Азанд итгэх хэрэгтэй, бурханд итгэх хэрэгтэй гэсэн зүйлүүд дээр итгэл үнэмшилгүй байдал нь таныг одоо сайн зүйл рүү хөтлөхгүй байх нэ энэ 7 хоногт. За тэгээ балансгүй байдал гэж байгаа. Тэгэхээр энд баланс гараад ирж байгаа байхгүй юу? 6-гийн цас ч өөрөө бас балансыг илтгэдэг байхгүй юу? Хит их өгөх эсвэл хит их авах. За тэнгуут энд нөгөө хоорондын харилцаан дээрх нөгөө энэ oracle карт чинь бас ороод ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр яасан бэлээ нөгөө нэг та магадгүй бусдыг илүү гэдэг байсан өөрийгөө мартсан байх магадaltaй гэдээсэн да. Тэгэхээр энэ мэн нөгөө хоорондын харилцаан дээр зөвлөгөө олж орж ирэхтэй өөрийгөө хүндлэх, хайрлах, тусам илүү хүмүүсийг өөртөө татнаа, харилцаанд илүү үн цэнтэй болно гэдэг ба ш тий. Ямар ч тач юуны өмнө өөрийгөө хайрлах гэдэг байгаа. Тэгэхээр тэр тал дээр бас энэ 6-гийн зоос манаас уйлдаж орж ирж болохоор харагдаж байна. За даваа гараг. Тэр аха. 9-ийн саваа маань өөрөө энэ уруу харж гарч ирсэн шүү за. 9-ийн саваа маань өөрөө нь бусдад хил хязгаараа зурхыг сануулж идэг. Тэгэхээр яалтчгүй л хитрхи их бусдад өөрийгөө зориулаад байдаг хүн байх гэдэг шүү. Тэгэхээр энэ 7 хоногт та нар маань өөрсдөө илүү аз жаргалтай байх, хөгжилтэй хөөртөө байх тал дээр анхаарч өөрийгөө хайрлаарай. Бусдад хил хязгаараа зурх хэрэгтэй гэдэг. Гэхдээ нэгд өдөр ягаад ч юм за яг хуу эрэг утгаараа бол нөгөө ажил хийх ирч хүчгүй байсан бол тэр чинь одоо сайн талаараа эргэж байгааг илтгэж болно. Яг л нөгөө зөв харцсан байх үедээ энэ чинь аюут юм нөө хайширцсан, ядарсан одоо аливаа зүйлийг хийхдээ яаж хийнэ гэдэг нэг иймэрхүү энерги байхгүй. Тэгэхээр энэ маань уруу харсан болохоор та нарт маань эргээр ирж байгаа гэсэн утга. Тэгэхээр нэгд өдөр та нар маань бусдтай хил хязгаараа зөв зурч чадвал ядралтаас одоо нөгөө ажлаас хальшрах тэр одоо альва зүйлээс хальшрах зүйл маань эерэг тал руугаа болж ирэх нэ гэж байна. Ирч хүч нэмэгдэх гэсэн утга нь орж ирж байна л да. Энд чинь уруу харцгаар зөв харц үед бол ядраад байхыг илтгэн. Уруу харцгаараа надад бол ирч хүч нэмэгдэх гэж байна. Энэ зураглаасаа харахад ч гэсэн дэтэ энэ урдаа овоорсон нэг ажлаа яаж хийндэ гэдэг амар тийм шантарсан хүн байгаа шүү дээ тий. За даваа гарагийн уур амьсгал. За мягмар гараг буюу 20 дахь өдөр. За ийш тийшээ явах магадaltaй харагдаж шүү за. 6-гийн сэлэм. Тэгтээ нэг юм жоохон одоо гэртээ хорогдонгууч гэдэг юм уу тий нэг юм жоохон ямааргүй санагдсан зүйлдээ явах магадaltaй л байна. Тэгтээ яг энэ маань нэг муу утга бол байхгүй. Та зүгээр жоохон өөрөө жоохон юу ээж магадгүй. Дургу байх гэдэг. Дургу ч юм уу эсвэл танд аягүй жоохон ачаал хитэ мэдрэмж өгч магадгүй. Тэгтээ энэ маань үр дүн нь бол сайн. Ямар ч үлээсэн илүү дээр газар руу явах гэсэн утга байдаг байхгүй юу? За тэгээ бас энэ чинь нөө жоохон ачаал авахыг илтгэдэг л дээ. Тэгтээ биеийн хүчний гэхээсээ сэтгэлийн ч юм уу оюун ухаандаа жоохон ачаал авахыг илэрхийлж байна. За 3 дахь өдөр 6 of cups. За 6-гийн энергиас их байна тий. 6-гийн сэлэм, 6-гийн аяга, энд 6-гийн зоосоос гарсан. 6 гэсэн тоонууд бас их байгаа учраас та нарт маань 666 мурга гэсэн тоо саяхан харснуу яасан. Эсвэл 6-гийн тооны энерги их байж магадгүй харагдаад байна. 6-гийн тооны энерги маань өөрөө хайр болон эвлэрлийг илүү их хилээд байт юм шиг санагддаг. За 3 дахь өдөр бол та хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөх магадaltaй харагдаж байна. За заримынх нь хувьд бас багын найзтайгаа уулзаж нэг цай кофе уух ч юм уу тий. Тим энерги бас байхаар байна. За тэгээд яг хав enjoy хөзөртөө бас надад уялдаад ам санагдаж байна л да. Нэг юм дотоод хүүхдэд баярлуулах тий. Хүүхэд байхдаа хийдэг байсан зүйлээ аюу тийм дуурсах ч юм уу эсвэл дахиж хийх. За мөн энэ фотографик ингэод энд фото зураг байгаа.
Магадгүй одоо та нар маань зураг авахулаа тэр зураг ингээд тэр өдөр хүлээж авах харах ч юм уу. За тийм энерги бас орж ирж шүү. За тэгээд бас нэг утга энэс хэлчихээ. Нөгөө нэг ээж дээрээ очих энтер гэсэн утга байж болно. Ээж эмээгээ эргэх. Төрсөн гэртээ очих гэсэн утгаас байдаг байхгүй юу? За ийм байна. Ямар ч сан багын найзтайгаа уулзах ч юм уу, ямар ч сан танд өнгөрсөнд мэддэг байсан тэр хүнтэйгээ уулзах юм уу, таарлах тийм зүйл тохиолдож магадгүй. За дөрөвт өдөр High Priestess өдөр уруу харжээ. За тэгэхээр дөрөвт өдөр та нар маань буруу шийдвэр сонголт гарах вэ гэж шүү. За тэгэхээр зүүн совингоо маш сайн чагнаарай. Доторх ингээд зүүн совингоо логикоор дийлээд буруу шийдвэр гарах магадaltaй гэсэн сэрэмжлүүлэг маягийн зүйл байна. Тэгэхээр ямар нэгэн зүйл шийдэх гэж байгаа бол түүнийг ингээд дотроо сайн бодоорой. Заавал өөрийгөө жоохон чагнаад зүүн совингоо сонсхийг хичээгээрэй гэж байна. За 5 дахь өдөр Seven of Swords. За тэгээ нэг юм ер нь л жижиг сажиг асуудал ах гэж бодож байна. Тэгээ нэг юм хүнд нэг юм ховлогтуулах ч юм уу те, хүний худлаа ярьсныг мэдэх байж болох юм. Эсвэл нэг юм худал хуурмаг зүйл, хулгаад юм уу, алдах ч юм уу нэг иймэрхүү зүйл тохиолдож магадгүй. Долоогийн сэлэн маань ер нь л одоо худал хуурмаг зүйлийг л илтгэж идэг. Зайлмих. Тэгэхээр 5 дахь өдөр ер нь жоохон болгоомжтой байгаарэ. Гадуу дотор явах бол юм уу хүнд алдахгүй. За бас энэ утас шүрмсээр те онлайн манлайнаар нэм худлаа хүнд холигтуулаад захиалах энэ төр өгчих үедээ гэдэг ч юм уу. За ямар ч нэг тиймэрхүү зүйл байна. Ийм баг зүйлсэн тэгээ худлаа дүр эсгсэн хүнээс болгоомжлох нь шүү. За хагасаа өдөр буюу бэм гарагт бол Nine of Pentacles. За ёстой нөгөө утгаараа love yourself first гэдэг байгаа байхгүй юу? Нөгөө өөрийгөө хайрлах өдөр чинь одоо хагасаа өдөр байж болохоор харагдаж байна. Хагасаа өдөр мөн 3 дахь өдөр бас байгаад байгаа. Салон руу явах те өөрийгөө гадаад үзмжинд анхаарах, гоо сайханд орох, өсчин орох ч гэдэг юм уу. Эсвэл одоо юм гоё тийм амттай гоё зүйл авч идэх ч юм уу те иймэрхүү энергитэй харагдаад байна. За тийм үү зураглалаас гадна нөө юм үндсэн утгаараа бол 9-ийн зоос маань өөрөө танд мөнгө санхүүгийн тийм ашиг орж ирэх магадaltaй. Мөнгө санхүү дээр амжилттай байна гэсэн утга шүү. Тэг ер нь бол гоё нэг юм чийлэрч өнгөрөхөөр л өдөр байгаад байна хагасаа өдөр. За бүтэнсээ өдөр King of Cups. За энэ хагасаа өдөр дээр дахиад нэг юм чинь хуваараа бизнес эрхэлдэг хүмүүс дээр сайн мэдээ ирж магадгүй. Хувийн бизнес эрхэлдэг хүмүүс одоо мөнгө санхүү дээр амжилт орж ирэх гээд байна. За бүтэнсээ өдөр бол хааны аяга. За бүр хөдрийн зураглалаараа бол юм дуу хөгжимтэй холбоотой юм дуу бичлэгийн студ байна л да. Яг зураглалаараа бол бас танд ингээд хүрч бас болно. Уран бүтээлтэй холбогдох зүйл хийх өдөр ч юм уу. Эсвэл гоё дуу сонсож өдөр байж болно. Дуу сонсох өдөр. Тэг яг юм энэ хөгжмийн зэмсгүүд аяг харж байгаа гитар, мутар тий. За юм байна. Тэг яг энэ бичлэг хийх байж болно л да. Нэг юм өөрийнхөө дуу хоолойг рекорд хийх ч юм уу нэг тиймэрхүү бичлэгтэй холбоотой зүйл байж болохоор харагдаж байна. За мөн яг тараад хөзрийнхөө үндсэн утгаараа хааны аяга маань юм дуртай зүйлээ хийхийг илэрхийлдэг л те. Бүтэнсээ өдөр та нар маань өөрсдийнхөө юм дуртай зүйлийг хийх магадaltaй. Тэгээд мөн одоо зөөлөн тэр одоо усны хааны энерги бүтэнсээ өдөр их нөлөөтэй байх нэ. Одоо энэ маань таны аав ч гэж болно, найз ч гэж болно, хань ижил чинь найзлуу ч гэж болно. Тэгэхээр нэг юм зөөлөн сэтгэлтэй, уян зөөлөн юм эргэтэлэг хүний энерги бүтэнсээ өдөр их нөлөөтэй байх нь. Яг одоо яг хань ижлэр гэж жишээ авах юм бол та хайртай хүнийхээ одоо хайрын думбсан өдөр ч юм уу тий. Энэ заавал эрэгтэй хүн байх албагүй эмэгтэй ч хүн байж болно.
хайраар дүүрэн өдөр байх нэ гэж шүү. За ингээд нэгдүгээр группийнх 8-7 хоногийн уур амьсгал нэг иймэрхүү байна гэсэн картууд гарч ирсэн. За тэгээ та нарт маань таалагдсан бол лайк, комент үлдээгээрэй. Мөн саба дарааг үзэж байгаа мөн subscribe дарж өгөөрэй. Хувийн уншлага авах сонирхолтой хүмүүс маань хувийн уншлага авахд бол бүрэн дүүрэн боломжтой шүү. Сошиал хаягуудын маань линкүүд description буюу pin comment дээр байрлсан байдаг байгаа. За ингээд шинэ 7 хоногт амжилт хүсье. Дараагийнхаа одоо видео маань 2 дугаар сарын ерөнхий төлөв байдлаараа уулзцгаая. Баяртай. За 2 дугаар сонголтыг хийсэн хүмүүс маань уншлагандаа тавтаа морил. За энэ 7 хоног нь ямар байх нь вэ? За ямар ч энергийн шалгалт болохоор нэг карт татъя. 2 дугаар сонголтынд маань энерги. За нэг гэсэн чи 2 гараад ирлээ. Оо ямар сони. Нэгдүгээр групп дотроос Magic нь гарсан шүү дээ. За энергийн шалгалт гэдэг утгаараа харвал ер нь юм том аркан үзэр гарсан байна л да. Тэгэхээр нөгөө саяхан таны амьдралд бас нэг жижиг гэмээргүй том зүйл тохиолдсон гэсэн мэдээлэл байна. За тэгээ Temperance картыг харахаар нэг юм юу энэ хоёр карт маань хоёулаа л одоо нэг хүнийг төлөөлөх боломжтой. Нэг нь бол маш бүтээлч энергитэй, бодсон сансан зүйлээ хийж бүтээж чаддаг. За тэгээ манифестийн чадвартай хүн дээрч гарч ирнэ. Тэгээд ер нь л аюу тийм одоо универсал хүн баггүй юу. За энд болохоор маш даруй төлөв байдалтай хүн гарч ирсэн байгаа байхгүй юу. Даруй төлөв аюу тийм баланстай те нэг их хөөрөлд автаад ч байдгүй нэг их одоо доошоо ороод бүр сэтгэл готролд ороод байдаггүй ч гэдэг юм уу те иймэрхүү юм гарч ирсэн бахын. Тэгээд мөн Temperance карт маань өөрийнхөө сэтгэл зүрхийг ангааж байгаа гэсэн утгыг бас илэрхийлдэг. Тэгэхээр та нарт маань нэг юм сэтгэлийн шарах байсан байхаар байгаа байхгүй юу. Тэгэд тэрийг ангааж байгаа үйл явцдаа явж байгаа гэсэн утга орж ирж байна. Тэгээ яагаад Magic картаа гараад ирсэн гэхээр надад ингэ санагдаад байхгүй юм. Манифестийн хүчээр өөрийнхөө сэтгэлийн шарахыг ангааж байгаа юм байж магадгүй харагдаад байгаа. Гэтэ яг ингэдэг гэж юм би сайн мэдэхгүй л юм л да. Манифестээр өөрийгөө ангаана гэдэг. Тэнгүүд яг илүү бодлын хүчийг ашиглаж байгаа гэж болно л доо. Бясалгал ч юм уу бодлынхоо хүчээр өөрийнхөө сэтгэлийн шарахыг ангааж байгаа гэсэн ийм мессеж илүү одоо юм мэдрэгдэж байна. За тэгээд амьдралдаа айгуу тийм баланстай байхыг хичээж байгаа хүмүүс гэж болно. Аливаа зүйлийг хэтрүүлэхгүй одоо хоолны дэглэм барьж байгаа ч юм уу одоо ажиллах амархын тийм дэглэмийг баримталж байгаа ч юм уу ямар ч байж болно нэг юм дэглэм баримтлаад байгаа хэтрүүлэхгүй яг балансыг авахыг аюу хичээж байгаа гэж байна. За тэгээд яагаад Magic картаа гарч ирсэн гэхээр надад нэг ийм мэдрэмж төрөд байгаа байхгүй юм. Бүтээлч байдал дээрээ баланс авах гэдэг нь гэхээр та нар маань ийм амар ажилдаа улаардаг хүмүүс үү гэмээр санагдаад байгаа. Тэгэхээр энэ адил дээрээ нэг юм жоохон амралт ажлынхаа хуваарийг аягүй сайн зохицуулахыг хичээж байгаа л гэж ах шиг байна да. За энергийн шалгалт дээр юм байна. Тэгэд ер нь ингээд далавч аягүй орж ирсэн байна л да. Тэгэхээр ийм энжлийн дүр зураг дуртай ч юм уу эсвэл ийм энжилтэй холбоотой сүвнэр ч юм уу одоо юу зураг юу гэдгийг те нэг юм тиймэрхүү зүйл татагдсан юм уу тийм зүйл байдаг байж болно. Өөртөө саяхан авсан юм эсвэл юм гоё цагаан юм далавч айгүй гоё санагддаг ч юм уу те. Далавч харсан. За тэгээ нэг юм юу яасан. Энэний аяга айгүй юу яагаад Temperance картын аяга нь жоохон ингээд анхаарал татаж харагдаад байгаа байхгүй юу. Тэр нэг юм хүүхдтэй ч юм уу те нэг юм халуун юм бүлээсгэж өгж байгаа ч юм уу нэг тийм эсвэл байнга тэгдэг ч юм уу юм хоёр аяганд юм ээлжилж хийгээл бүлээсгэж өгж байгаа юм шиг тиймэрхүү бас дүр зураг мэдрэгдлээ. За энергийн шалгалт ийм байна. Таарсан бол таны одоо та зөв группээ сонгочээ. Тэгэхээр үргэлжлүүлээ сонсох боломжтой. За одоо харин яг жинхэнэ одоо 7 хоногийнхоо уур амьсгал нь ямар байх вэ харъя.
За, танд ирж байгаа зөвлөгөө. Энэ бол сахиусуудаас танд өгч байгаа энэ 7 хоногт одоо өгөх зөвлөгөө нь энд болохоор хүн хоорондын харилцаан дээр илүүтэй анхаарах одоо юу гэх юм бэ? Хүн хоорондын харилцаан дээр өгж байгаа зөвлөгөө. За, барьж харуулдаг учир маань ер нь бол та нарыг маань зогсоож байгаа юм уу эсвэл скриншот хийгээд хараасай гэсэндээ ойртуулж барьж харуулдээ шүү. За, энд бол өөрөө өөртөө шудраг үнэнч бай гэсэн утга байна л да. Өөртөө үнэнч бай. За, доторх ерөнхийдөө одоо мессеж нь болохоор зүрх сэтгэлээ сонсвол энэ нөхцөл байдлын үнэн нь илэрнэ. Үннээ хүлээн зөвшөөрөхөөс бүү ай. Өөрийгөө хамгаалж зөв зам руу чиглүүл гэсэн одоо ерөнхий тийм утга байна. Тэгэхээр заавал бусдад ингээл би тийм буруу зүйл хийсэн мэсэн гэж заавал тэгхгээд ч бас яах вэ? Яг чадвал тийм байж болно. Гэхдээ ядаж өөрөө өөртөө үнэнч байл гэж юм л та. Өөрөө өөрийнхөө сайн талыг ч хүлээн зөвшөөр, муу талыг ч хүлээн зөвшөөр. Яаж юм ингээд нэг юм ингэрээ хумцсан байгаа надад нэг юм миний тэр одоо зүйлийг мэдчихвээ дээ ч юм уу те өөрийнхөө л одоо сөрөг гэж боддог өөрийнхөө тэр зан чанарыг жоохон ингээд бусдаас нуух гад байгаа юм шиг л харагдаад байх юм. Тэгэхээр энэ тал дээр нь сахиусууд нь яах нь ядаж өөрөө өөртөө үнэнч бай гэсэн саяын одоо энэ доторх зөвлөгөөг өгч байна. За харин хүн хоорондын харилцаан дээр болохоор яг энэ маань ингээд нэг хоёр утгаар мэдрэгдээд байна л да нэг юм. За түр ухрах байж болно те. Түр ухрах ганцаараа байх гэсэн утга. За мөн давхар нөгөө эмчлэх, ангаах, дахин сэргээх гэсэн бас утга байж болохоор л харагдаад байгаа байхгүй юу? Одоо харилцаан дээр те нөгөө юм юу яахыг шархалцсан байсан тэр одоо харилцааг дахин сэргээж одоо эдгэх гэдэг юм уу? Тиймэрхүү утга байж болно. За саяын нэрээ юун дээр энэ Temperance карттай бас уялдаж орж ирж болохоор л байна. За тэгэхээр энд болохоор одоо гаднах ертөнцөөс түр холдоод тайван байж өөртөө анхаарах цаг болсон гэсэн утгыг илэрхийлж байгаа юм байна. Тэгэхээр та нарт маань одоо энэ дөрвийн сэлэмний энерги л байна л да тий. Дөрвийн сэлэм дээр нэг тийм амралт, өөрийгөө эдгээх, нөхөн сэргээх гэсэн утга байгаад байдаг шүү дээ. Бүр бие физиологийн хувьд ч тэр ялгаагүй сэтгэл зүйн хувьд ч тэр. Тэгэхээр нэг юм та нар маань ганцаараа болоод өөрөө өөртөөгөө ингээд жоохон ярилцаад ер нь бол энэ 7 хоног нэг жоохон олон нийтэд харилцах гэхээс илүү ганцаараа байх, бясалгах, өөрийнхөө сэтгэлийн шарахыг ангаах, өөрийнхөө одоо тэр хар бараан гэж боддог сөрөг талуудтайгаа нүүр тулах гэсэн иймэрхүү уур амьсгал айгүйх мэдрэгдлээ. За одоо харин энэ 7 хоногийн ерөнхий уур амьсгалыг нэг картаар харъя. Ерөнхий уур амьсгал. За ерөнхий уур амьсгал. За энэ тарот картаас болохоор яг 7 хоногийнхоо нэг өдрөөр нь төлөвлүүлж 7 карт татнаа. За, даваа гараг. 2 дугаар групп явах юм байна. Даваа гараг. Бол даваа гараг. Вау! Хөзөр давхцсан 6-гийн сава энэ хоёр хоёулаа гарч ирж байна. За ингээ эндээс хойш би шууд ингээд нэг мөсөн гарцсан хойно шууд ингээд тастаад оруулчих болохоор та нар маань шууд тэр хэсэг рүү очиорой. За бүх картуудаа татаад дуслаа. За энэ бол 7 хоногийнх. За та нарын маань ерөнхий одоо энэ 7 хоногийн уур амьсгал та нар маань юу байхаар байгаа байхгүй юу? Тушаал дэвшиж магадгүй. Харагдаж байна. Ямар ч сан таны амьдралд нэг юм ялсан, дийлсэн, өөрийнхөө чадраар хүлээн зөвшөөрөгдсөн тэр гоё одоо энергийг мэдрэх нь байна.
альва ажил дээр одоо амжилттайгаар дуусаад шагнуулсан ч юм уу тий. Шагнал урамшуулал авах, бусдад хүлээн зөвшөөрөгдөх, тушаал дэвших, ялтаа тэмдэглэх гэсэн маш гоё хөзөр карт гарчээ. За тэгээ түрүүн харсан те нэгдүгээр нэгд өдөр байх магадaltaй харагдаж байгаа байхгүй юу? Одоо ерөөсөө маргааш байх нь шүү дээ. Даваа гарагт яг Six of Wands маань гарсан. Тэгэхээр энэ одоо магадгүй та нар маань энэ өөрийнхөө амжилтыг сошиал дээр одоо ингээд нөгөө зураг оруулдаг ч юм уу те бичлэгээ оруулдаг ч юм уу. Шагнал авж байгаа тийм одоо нэг ийм зураг л орж ирээд байна л да. Ингээд нэг өргөмжлөл ч юм уу, шагнал ч юм уу ингээ хин нэгнээс гардаж аваад ингээ нэг гараа барайл, дундаа нөгөө шагналаа бариад ингээ зураг татуулж байгаа нэг тийм энерги бол мэдрэгдэж байна. Тиймэрхүү үйл явдал тохиолдох тум магадaltaй юм байна. Хоёрдугаар группийнхний даваа гараг бол хамгийн гол нь та нар маань өөртөө айгуу тийм ялсан мэдрэмжийг авна гэдэг байгаа. Тэгээд нөгөө өөрийнхөө чадвараар бусдад яг ингээд хүлээн зөвшөөрөгдөж байгаа байхгүй юу? Ямар ч чадвар байж болно. За даваа гараг ийм гоё өдөр байна. За мегмар гараг 2-ын сава. Энд 2, энд бас 2. За энэ 7 хоногч юу н 2-ын инэрэг яасан их байна. За тэгсэн чинь бэ штэ. За 2 дахь өдөр бол та нар маань ингээ нэг төлөвлөгөө энэ төр боловсруулах ч юм уу те гадагшаа дотгошоо явах талаар ярилцах. Нэг бол одоо ажил ч юм уу амьдралынхаа ирээдүйг төлөвлөх гэдэг байгаа байхгүй. Тэнгүүд энд бас нөгөө одоо танд энэ эндрэгээ бас төрүүлээ хэлчихье. Нөгөө юм танд хэрэгтэй зүйл энэ 7 хоногт танд ээлтэй. За талархал гэж энэ та бусдад талархах, хорвоо ертөнц талархах те хүмүүст баярлсан талархснаа илэрхийлвэл танд маш ээлтэй гэж шүү за. За тэгэд эерэг хандлага гэж байна. Альва зүйлд эргээр хандаарай гэсэн зөвлөгөө байна. За энд ирээдүгөө төлөвлөх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ 7 хоногт та нар маань энэ 2-ын юу чинь саваач өөрөө ирээдүгөө төлөвлөх гэсэн утга байдаг байхгүй. Аялалд явах ч бай, цаашдаа юу н яах вэ? Энтер гэдгээ төлөвлөх байгаад байгаа. Тэгэхээр ийм төлөвлөгөөгөө бичих энтер бас байж болно. Тэгэхээр 2 дахь өдөр бол та нар маань ийм төлөвлөгөө боловсруулахаар юм шиг байна. Цаанаасаа нэг юм тохироо бүрдэх юм болов. Одоо яагаад гадагшаа дотгошоо явах бол яг 2 дахь өдөр та нар маань тийзэ захиалах ч юм уу. За мөн одоо нэг юм хийхээс жоохон ингээд хойрох байгаад идэг байсан зүйлээ гэд хийх зориг гаргаад хийх. Яагаад тэгж хэлж яах вэ? Нөгөө 2-ын саванд чинь өөрт нь юу байдаг штэ нөгөө 5 тухын хаан бүсээс гарах гэсэн утга гэдэг байхгүй юу? Тэгээ ямар ч нэг юм өөрийгөө хөгжүүлэх зүйлд өөрийгөө одоо хүч сороод тэрэнд ингээд зориг шуулуудаад ингээд дайрж орж байгаа гэсэн тиймэрхүү л утга байна л да. За ингээ 2 янзын утга хэлчихв те. Тэгэхээр энэ нэгд өдрийн уур амьсгалтай холбоотой ч байж магадгүй те. Одоо ингээд за тушаал дэвшсэн гэдэг жишээгээр нь яриа л да. Тушаал дэвшлээ гэхэд яг одоо 2 дахь өдөр нь те та ингээд шинэ ажлын местэй хүлээж аваад тэгэл цаашдаа яах вэ ийхүү гэдгээ ингээд төлөвлөж боловсруулах. Тэгээд энэ нь танд жоох юм тухгүй мэдрэмж өгөх гээд байгаа байхгүй юу? Яад ч юм урд нь ингээд тасалгаанд ажилладаг байжснаа гинт юм өрөөнд ороод тушаал дэвшээл даргын өрөөнд суугаал сандал дээр сууж муух ч юм уу тийм нэг иймэрхүү зүйл. Гэхдээ гоё эерэг байгаа сте тий гоё зүйл байгаа байхгүй юу? За 2 дахь өдрийн уур амьсгал дээр энэ зүйл байна. За 3 дахь өдөр дээр 9 зоос. Тэгэхээр энэ 9 зоос дээр ч гэсэн тушаал дэвших гэсэн утга байдаг. Тэгээд яг зураглалаараа бол та өөрийнхөө гоо сайхан гадаад үзмжинд анхаарах тийм зүйл хийж болно. Хом суруугаа янзлуулах, өсчин орох, бие биелдэр эрүүл мэндэд анхаарах. Тэгээд ингээд мейкап одоо айгуу гоё мейкап хийх ч юм уу те эсвэл мейкаптай хэрэгтэй зүйл худалдаж авах ч юм уу. Тиймэрхүү яг илүү тийм өөртөө төвлөрсөн энерги харагдаж байгаа энэ зураглалаас харахад. Тэгээ мөнгө санхүү дээр таны илүү одоо юм сайн мэдээд болтох магадaltaй байхгүй юу? Цалинчин нэмэгдэх ч юм уу те. За 3 дахь өдрийн уур амьсгал бас юм гоё өндөр байна. За 4 дахь өдөр 7-гийн зоос те 7-гийн зоос.
долоогийн зоосноос яхав надад нэг юм шантрах гад байгаа юм шиг л энерги мэдрэгдээд байна. Ажлаасаа шантрах гад байна уу? Ямар нэгэн зүйлээс ингээд ёо би ер нь чадахгүй юм шиг байна ч гэдэг юм уу те. Нэг иймэрхүү зүйл мэдэрч магадгүй. Жохон хэцүү санагдаж магадгүй харагдаж байгаа байхгүй юу? Бууж өгмөр санагдах гэсэн нэг жоохон энэ бол тэр өдрийн сэтгэл зүй шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол долоогийн зоос дээр бууж өгч болохгүй шүү гэсэн утга байдаг байхгүй юу? Тэгэл ямар ч л байсан хичээгээд байгаарай. Өдийг хүртэл яг яаж одоо хичээж ирсэн бэлээ тэр чинийгээрээ л хичээгээд байгаарай. Одоо эн чинь мөнхийн зүйл гэж байхгүй. Энэ бол тэр өдрийн жоохон тийм нэг уур амьсгал байна. Магадгүй та нар маань ажлын ачааллаас болоод ч юм уу эсвэл нэг зүйлийн үр дүн айгүй тийм удаж ирэх гээд тэрэнд нэг жоохон цухалдаж бас магадгүй. Нийгмийн үр дүнг ингээд мэдэх гээд яарад байгаа байхгүй юу? Тэгээ тэр нь ингээд ирж өгөхгүй болохоор цухалдаад байгаа. Тэгэхээр яг бүх зүйл таны одоо хүссэн цаг хугацаанд таарч тохирч бүтнэ гэж бол байхгүй. Тэгэхээр ямар ч гэсэн маргааш нь ч юм уу нөгөөдөр нь ч юм уу хариу нь ирэх нь ойлгомжтой. Тэгэхээр тайван байгаарай гэж зөвлөе. За 5 дахь өдөр маш эрч хүчтэй өдөр байна. 5 дахь өдрийн эрч хүч бол маш өндөр байна. Тэгээд аливаа зүйлийг ингээд нэг хийдаа гэж бодож исэн зүйл байх гэдэг байгаа байхгүй. Өмнө нь ингээд хийдаа гэж бодож исэн зүйлээ хийхэд маш тохирсон өдөр гэж шүү за. Тэгэхээр юу ч хийж болно. Таны илүү дур хүсэлтэй холбоотой зүйл байгаа байхгүй юу? Тэгэхээр Knight of Wands дээр угаасаа нэг юу л байдаг, анхааруулга бол байдаг. Сайн зүйл хийх гэж байгаа юм чинь зөв. Тэгтээ хийх гэж байгаа зүйлдээ хэтэрхийх яарж адгах ч юм уу, эсвэл сэтгэл хөдлөл эмоцоо хэтэрхий ингээ урдаа тавиад нөгөө ярихаасаа өмнө боддггүй, хийхээсээ өмнө боддггүй хүн дээр гараад идэх байхгүй юу? Тэгэхээр сайн бодож төлөвлөж жоохон гал энерги буулгаж иж энэ зүйлийг хийх юм бол амжилттай болно гэсэн утга байна. За хагас өдөр дээр болохоор 2-ын зоос. Хагас бүтэн сая өдөр ер нь ингээд нэм 2-ын зоосны энерги айгүй энэ 7 хоногт ер нь их байгаад байгаа шүү. За тэгэхээр 2-ын зоосны энерги гэсэн үсэ 2-ын энерги. Тэгэхээр 2-ын энерги их байхаар сонголт их тулгараад ахаар 2-ын энерги гарч ирээд идэг. Тэгэхээр энэ 7 хоногт энэ шинэ 7 хоногт танд нэг жоохон сонголт тулгарх гадэж магадгүй. За юу ч гэсэн хагас бүтэн сайнаа ярихаас өмнө ийшээ орчих. Энийг хэлэхээ мартсан шүү дээ. Энэ 7 хоногт танд хэрэггүй зүйл балансгүй байдал гэж байна. За тэгэхээр түрүүнд нөгөө энэ чинь холигдсон шүү дээ. Temperance card ч өөрөө балансыг илэрхийлдэг шүү дээ, тий? Түрүүн би та нарт маань утгыг хэлсэндээ ямар нэгэн зүйл дээр ингээд тэнцвэртэй байх гад хичээгээд байгаа хүмүүс байх шиг байна гэд. Тэнгүүд одоо энэ дээр бас энэ 2-ын зоосон дээрээс баланс яригддаг байхгүй юу? Тэнцвэртэй байдал бас яригддаг. Тэгэхээр нөгөө та одоо энэ түрүү 7 хоногт ч юм уу хичээгээдсэн хоолны дэглэм ч юм уу ажил амралтын тийм баланстэй тэрийгээ яг ингээд баримталсан хэвээрээ байхыг хичээгээрэй. Тэрнийгээ буцаад нөгөө алдчих юм бол бас танд ээлгүй шүү гэж байна. Танд хэрэггүй зүйл маань балансгүй байдал гэж байна. Тааруулж ажиллах бүх зүйлийг нэг юм хэтрүүлэхгүй байх тал дээр маш сайн анхаараарай. За тэгээ төвчээргүй байдал. Энд яригдсан шүү дээ. Энд 4 дахь өдрийн төвчээргүй байдал ялангуяа нэлээд мэдрэгдэхээр харагдаад байна. Тэгэхээр төвчээртэй байгаарай 4 дахь 5 дахь өдөр хоёулын дээр нь. Төвчээргүй байдлаа маш сайн одоо оншлоо тогтоож аваа те. За би яг одоо төвчээрхгүй гэдэг шүү гэдгээ хүлийн зөвшөөрөөд өөртөө хүлийн зөвшөөрөөд тэр тал дээр өөрийнхөө хэмжээнд арга хэмжээ аваарай. За төвчгийг хичээн л гэсэн үг шүү дээ. Ер нь төвчээртэй байх. Тэгээ нөө temperance card ч өөрөө бас тэсвэр төвчээр гэсэн утга байдаг шүү дээ. За тэгээ итгэхгүй байдал гэж байна. Тэгэхээр энэ 7 хоногт танд ийм зүгээр сугаал назгаарах маань бас итгэхгүй байдал маань бол хэрэггүй ахны аль бол хөдөлж гаарч орж ямар нэгэн зүйлийг хийх нь ээлтэй байх нь шүү. За итгэхгүй байдал хэрэггүй гэж байна. За одоо буцаад хагас өдөр рүү оръё. Хагас өдөр дээр маань та нарт маань ямар нэгэн хоёр зүйлээ сонгох тийм одоо шаардлага үүсч магадгүй. Хоёр энэ дээр ч юм бол ер нь ядаж штэ нэ хоёр үйл хөдлөх ч юм уу, хоёр машин, хоёр одоо ажил ч юм уу тийм нэг юм хоёр зүйлээ сонголт хийх шаардлага үүсч магадгүй харагдаж байна. Маш завгүй байхыг хэлтгэн. Ингээд нэг хоёр ба түүнээс дээш олон зүйл ингээ амжуулах хэрэг гарна тий. Тэгэхээр энэ тал дээр та нар маань тэнцвэртэй
байж чадах юм бол, зөв зохион байгуул, зөв зохицуулт хийж чадах юм бол амжилттай давж гарч ирч чаднаа гэж юм за. За тэгээд бүтэнсэ өдөр болохоор 2-ын аяга буюу маш гоё карт гарсан байна. Багаар ажиллах, сайн хамтрагчтайгаа одоо сайхан гар нийлэх гэсэн утга байна л да. Бас мөн одоо сайн найзтайгаа уулзаж магадгүй бүтэнсэ өдөр таныг ингээд яг ингээд байгаагаар чинь хүлээн зөвшөөрдөг тийм 2-ын аягч байна. Айгу гоё карт штэ. Хос дээрч тэр найз нөхд дээрч тэр ажил дээрч тэр ер нь маш ээлтэй карт. Маш сайхан гар нийлхэл гэсэн утга. Гол нь бие биенийгээ ингээд дутагдaltaй чанарын ч хүлээн зөвшөөрдөг, аавштай чанарын ч хүлээн зөвшөөрдөг юм гоё хөзрөхгүй юу? Тэг нэг юм эвэгцэн харилцааг илэрхийлдэг. Цаанаасаа одоо юм учрах хөстэй юм соулмейтийг илэрхийлээд идэг гоё карт. Тэгэхээр бүтэнсэ өдөр маань та нар одоо маш сайн гар нийлдэг хүнтэйгээл хамт байх юм болоо да энэ зүйл айгүй илүү нөгөө юм тод томрон байх нь. Тэгэхээр хайртай хүнтэйгээ ч үж болно, найз нөхдөдөө ч үж болно, ажлынхаа хамтрагчтай гоё одоо цагийг өнгөрөөх нь. За бас энэ болзоонд явж магадгүй шүү. За бүтэнсэ өдөр бас болцох магадaltaй. За 7 хоногийн уур амьсгал маань ингээд 2 дугаар группийнхны маань хувьд ингээд дууслаа. За та нарынхаа шинэ 7 хоногт амжилт хүсье. За таалагдсан бол та нар минь лайк, комент үлдээгээрэй. Мөн саба дарааг үзэж байгаа subscribe дараарай гэж хүсье. Хувийн уншлага авах сонирхолтой хүмүүс маань тайлбар хэсэг буюу description хэсэгт байрлах миний сошиал хаягуудаар надтай холбогдох боломжтой байдгийг шүү. За ингээд дараагийнхаа шинэ видеогоор уулзъя. Дараагийн шинэ видео бол за 2 дугаар сарын ерөнхий төлөв байдал байх болно. За баяртай. За 3 дугаар группийнхан маань уншлагандаа тавтай морил. За энэ 7 хоногийнх нь шинэ уншлага энэ 7 хоногийнх нь ерөнхий төлөв байдлыг харахад бэлэн болсон байна. За ингээд энергийн шалгалт болгож нэг карт татъя. Энергийн шалгалт. За 3-ын дээр маань аргын сэлэм гарсан байна. За тэгэхээр таныг ер нь сүүлийн үед нэг зүйл маш их зовоож байгаа гэж байна. За нэгч биш үж болно, нилээ эдэн зүйлч үж болно тий. Ямар ч хэлээс энэ танд ямар мэдрэмжийг өгж байгаа вэ гэхээр ингээд ер нь бол таныг туйлдуулаад байгаа байхгүй юу? Энэ нь одоо эрүүл мэндийн шалтгаан байж болно, хүн хоорондын харилцаан дээрээс ээж болно. Ямар ч хэлээс нэг юм амьдралын сорил бэрхшээлүүд одоо хитрхи ойрхон зайтай араасаа одоо юм толгоогоо өндөх сэхэл өгөхгүй ингээд нэг юм бөмбөгдөөд байгаа юм шиг тийм мэдрэмжийг та нар маань одоо туулж байгаа бол энергийн шалгалтанд таарж байна гэж. Яг нь жоохон онцгүй үзрээр гарч ирлээ л дээ. Гэхдээ яг 10 маань өөрөө төсөглийг илэрхийлж байдаг. Тэгэхээр энэ нөхцөл байдал бол дуусах шатанд орсон байна. Мөнхийн зүйл гэж бол байхгүй. Өстө нөгөө зовсны эц жаргана гэдэг үг байдаг. Тэр бол та нарт маань бас хэлэгдэх үг байх шиг байна. Тэгэхээр энэ одоо нөхцөл байдал нь юуг нь сайн мэдэхгүй ч гэсэн таныг ер нь жоохон айгүй тийм их л стресстүүлж байгаа зүйл байгаад байна л да. Ямар ч энэ зүйл нь одоо удахгүй дууснаа. За энергийн шалгалт дээр юм байлаа. За та нарт маань зөвлөгөө олж орж ирсэн. За ямар ч зойртуулаад гарч та нар маань зогсоох буюу скриншот хийгээд өөрсдөө уншиж үзэх боломжтой. За энэ бол таны энэ 7 хоногт өгж байгаа зөвлөгөө. Энэ болохоор таны хүн хоорондын харилцаан дээр өгч байгаа зөвлөгөө гэж хүлээж аваарай. За let your past go. За яг өнгөрснөө тавьж явуулах гэсэн утга байна. За гол одоо энэ зөвлөгөөнийх нь гол санаа нь бол юу вэ гэхээр за өнгөрсөндөө баригдсанараа чи их ядарчээ. Сургамж ба харийг нь л авч үлдээд бусдыг нь орхио. Чамд аль хэдийн хэрэггүй болсон. Одоо бүх зүйл дууссан гэсэн утга байгаа байхгүй юу? Тэгэхээр
одоо энэ өнгөрснийг хэтэрхийх бодгоо болцгоо л гэж байна. Тэгээ бүх зүйл дуусчихсан. Одоо тавьж явуулах цаг нь болсон. За харин хүн хоорондын харилцаан дээр энэ дээр бол яалтчгүй бүр хосуудд илүү хандаж хэлсэн байна л та. True love буюу жинхэнэ хайр. Таны амьдралд байгаа одоо за яг хосч гэлтгүй ер нь бүхэл хайрын төвшөнд яригдах зүйл маань. Одоо ээж аавын хайр, үр хүүхдийн хайр, одоо ах эгчийн хайр ч юм уу, найзын хайр те. Энэ бүгд одоо хосын хайр, бүгд жинхэнэ хайр гэсэн утгыг хэлсэн байна. Тэгэхээр одоо энэ хамтрагчтай жоохон итгэл алдарсан хүмүүс байсан байж магадгүй л юм л та тий. Манай нөхөр, манай эхнэр эсвэл миний найз охин, найз луу надад яг одоо хайртай юм болов уу гэдэг жоохон эргэлзэжсэн хүмүүс байж магадгүй. Тэр дээр нь бол ерөөс амьдралынхаа туршид л хайрлцах тийм романтик харилцаа мөн гэдгийг нь бол хэлж байна. За энэ 7 хоногийнх нь ерөнхий уур амьсгалыг энэ тарот картаас нэг картаар харъя. Энэ 7 хоногийн ерөнхий уур амьсгал. Вау. За. Окей. За харин энэ тарот картаас 7 хоногийнхоо 7 картыг татнаа. За ингээд холиод ингээд нэг нэгээр нь гаргахад та нарт маань гүйлгэж үзэх ч юм уу эсвэл ингээд юу яхад төвхтэй ах. Хараа суугаад ах төвхтэй ах гэдэг үгнээсээ шууд яг энэ гарч ирэх үйл явцыг нь бол тасдчих болно. Тэгэхээр шууд одоо видео маань үсрээд ингээд бүх карт гарцсан үйл рүү очиж шүү. За. За 3 дугаар группийнх нэмээ. Энэ 7 хоногт энэ 7 хоногийн уур амьсгалын бүх картууд гарч дуслаа. За ямар ч юм би эндээсээ эхлээд тайлбарлаа явчих. Энэ 7 хоногт та нарт маань хэрэгтэй ээлтэй зүйл гэвэл одоо энергийг чинь дэмжих таны одоо амьдралд чинь ээлтэй байх зүйл байхгүй юу? За тэгэхээр зурах будах гэж байна. За тэгэхээр зурж будах дуртай хүмүүс байна уу? Та нар маань ямар нэгэн зүйл зурах будвал таны энерги дээшлэх нь байна. Эсвэл одоо тайвширдаг ч юм уу те ямар ч зүйлээс нь танд эерэг үр дүн үзүүлнэ. Эсвэл одоо бүр нөө зурдаг хүмүүс маань сайхан уран бүтээл гарах тэр 7 хоног нэж болно л тоо. За сайн дурын ажил гэж. За өөрийнхөө хүслээр те хүмүүст ажил төрөлдөнд туслах ийм сайн дурын ажил хийвэл ээлтэй гэж юм. За сургалт курст хамрагдах гэж шүү. За. За ямар нэгэн юм суръя да гэж бодож исэн бол тэр нь ээлтэй. За энэ хэсэгт бяцхан нэмэлт орууллаа. Энэ сургалттай холбоотойгоор энэ маань яг нэг зургийн сургалт байж болох байсан байна. Би энийг анзаараагүй өнгөрөөцсөн байна. Тэгэхээр одоо нэг юм юу гэлээ нэг Canva энтер гэдэг дүүлөө нэг юм Vine унга зурдаг ч үлөө нэг тиймэрхүү зүйл байгаад идэв штэ. Тийм зүйл бас хилжиж болохоор харагдчихэ шүү. За. За одоо хэрэггүй зүйл энэ 7 хоногт танд хэрэггүй зүйл гэвэл шин санааг хүлээж авдаггүй зан чинь хэрэггүй гэж байна. Тэгэхээр ер нь танд ийм зам байдаг болоод энэ карт гарч байгаа байхгүй юу? Тэгэхээр ажил дээр ч юм уу те таны доод албан тушаалт нь эсвэл гэр бүлийн гишүүн чинь ч юм уу те нэг юм шин санаа ингүүл яадын тэгвэл яадын гэдгсэн чинь та хүлээж авахгүй байвал энэ танд ээлгүй гэж байна. Тэр санаан донд бас танд хэрэгтэй зүйл байсан байхаар байна. За энэ одоо бүхэл группийн туршид энэ балансгүй байдал гэдэг зүйл бүгдэнд нь гарч ирлээ хэрэггүй зүйл дээр. Тэгэхээр бүх зүйлийн балансыг жоохон алдагдуулаад байгаа л байх нь байна. Ер нь сүүлийн үед бүх нийтээрээ хүмүүс тэгээд байгаа юм шиг шүү дээ. Энд дээр одоо юу хэлэх вэ гэхээр одоо ажил амьдралын баланс, өгөх авахын тэнцвэр. За тэгээд нөгөө хоол ундны дэглэмтэй нэг тиймэрхүү. Бурхан юу онч. За иймэрхүү байдал бол ээлгүй гэж юм. Тэгэхээр бүх зүйлийг тэнцвэртэй байлгах тал дээр маш их анхаарах нь шүү. За үйл тоосон хүндэтгэлгүй зам тань хэрэггүй гэж. За энэ бас энэ хоёр бас гарч ирчихсэн 2 дугаар групп дээр.
юунд давтагдсан ийм юунууд айгүй их гарч ирж шүү. За үйл тоосон хүндэтгэлгүй байдал маань бас энэ шин санаа хүлээж авдаггүйтэйгээ бас уялдах болохоор л харагдаж байна. За эдгээрийг та нар маань нэг тусгаад авчихад илүүдэхгүй байх нэ энэ 7 хоногт. За ерөнхий уур амьсгал бол 4-ийн сава маш гоё картаар гарч ирсэн. За тэгэхээр дөнгөж үерхэж байгаа ч юм уу те хосууд байж болно. За мөн хараахан одоо гэрлээгүй албан ёсных болоогүй хосууд бас байж болно. Тэгэхээр за тийм үү одоо ажилдаа арай жинхлээгүй нэг дадлагынхаа хугацаанд явж исэн ч юм уу те тийм хүмүүс ч байж болохоор байна. Тэгэхээр тэр хүмүүст маань маш тогтвортой ажлын байр, хосын харилцаа ирж байгаа гэдгийг энэ картаар бол хэлж байна. Тэгэхээр энэ 7 хоногт маань та нар маань хосууд маань илүү албан ёсных болохоор байна. За байрны найрмаар хийх магадaltaй харагдаад байгаа хгүй хурин байрны найр. Тэгээд энэ true love гэдэгтэйгээ бас нэлээд уялдаж орж ирж байна. Тэгээд ажлын байрны нээлт бас байж болно. Та нар маань шинэ ажил нээж байгаа бол за тэгээд энэ бас нэг юм төгсөлтийг илэрхийлдэг байхгүй юу? Сургуулаа төгсөх ч юм уу ямар нэгэн тийм зүйлийг дүүргэж төгсөж байгаа гэсэн утга бас энд харагдаж байна. Тэгээд энэ world card дээр бас тэр утганаас ингээд бас орж ирээд байна. Тэгэхээр та нар маань сургууль соёлоо төгсөх ч юм уу нэг ямар нэгэн зүйлийг л сурч мэдээд дүүргээд тэрийгээ тэгээд тэмдэглээд байгаа байхгүй юу? Тим энерги бас байгаа. За тэгээд түрүүн хосуудын хооронд бол илүү гүн баталгаатай болно гэж хэлсэн байгаа. За одоо ингээд 7 хоногийнхоо нэг картаа нь харъя. За даваа гариг. 8 of Pentacles урваа орж гарч ирсэн. За даваа гарагт та нар маань яхаа жоохон хийж байгаа зүйлээс залхаж магадгүй, уйдаж магадгүй. Нэг өдөр болгон хийдэг одоо ялангуяа нэгд өдөр ингээл ажил дээр очил ёо одоо дахиад яаж өдөр болгоно нэг юм ингээ хийнэ минь ч гэдэг юм уу те. Энэ маань хичээлээсээ уйдах санал бол үгүй хичээлээсээ залхахыг чилжиж болно л тоо. Одоо ядчихад чи нэрээ маргааш юу яаж байгаа шүү дээ. Хичээлүүд орж байгаа шүү те. Тэгэхээр амарч орж ирчээд нөх хичээлдээ орохоор нэг жоохон тийм санагдаж магадгүй л дээ сурагч нарын маань хувьд бол. За харин зүгээр яг одоо ажил хийдэг хүмүүс эсвэл зүгээр л өдөр тутмынхаа амьдралаас жоохон залхахыг илэрхийлж нэгд өдрийн уур амьсгал бол одоо гэртээ байдаг гэрийн эзэгтэй хувь те өдөр болгоно л ингээл гэрээ цэвэрлэл хоолоо игээл ингээл яг нэг юм темпэр яваад байгаа нь жоохон өөртөө залхмаар санагдах ч юм уу те. Яг энэ бол зүгээр амьдралын нэг өдрийн нэг юм уур амьсгалыг л хэлж байгаа шүү. За тэрнээс тэгээл залхаад байна гэсэн үг бол биш. Тэр өдөр нэгд өдрийн уур амьсгал байх нэ. За тэгээд энд яг урвуу арсан энэ курс сургалтанд хамрагдах гэсэн утга маань бас энэ 8 зоостой уялдаж болохоор байна л да. Тэгвэл яг урвуу арсан үедээ болохоор деми зүйлд цагаа зарцуулахыг хэлдэг. Деми сургалт одоо тийм хичээл цагаа зарцуулахыг хэлдэг байхгүй. Тэгэхээр энд нөгөө танд хэрэгтэй зүйлд орцсон байгаа учраас 8-ын одоо зөв харсан утгаараа та нар маань бас ямар нэгэн тийм сургалт энтерт хамрагдвал бас нэгд өдөр тэр нь байх магадaltaй харагдаж шүү. За зөв харуулаад тавьчих. Тэгээ гол нь энэ чинь шантарч болохгүй шүү гэсэн утга байдیں۔ Өдөр болгоно нэг зүйлээ хийлээгээд эн чинь 8-ын зоос ч өөрөө нөгөө өөрийгөө сайжруулах гэж байгаа хүн байхгүй юу? Хичээл зүтгэл гаргаад эрдэм мэдлэгтэй хөрөнгө оруулалт хийгээд чадвараа сайжруулж байгаа. Ямар нэгэн зүйл дээр ингээд илүү мэрэгжлийн болох гэж хичээж байгаа хүнийг хэлж идэг. За. Хоёр дахь өдөр бол Page of Pentacles гарсан байна. Хоёр дахь өдөр та нарын маань ажил амьдралтай холбоотой яг илүүтэй карьертай холбоотой байж болно. Сайн мэдээ ирнэ гэж байна. Мөнгө санхүүтэй холбоотой тий одоо ийм гэрээ мэрээ хүлээжсэн бол тий хоёр дахь өдөр тэндийнх нь хариу нааштайгаар ирдэг ч юм уу тий. За сайн мэдээ ирнэ гэж байна. За тэгээд ер нь бол Page of Pentacles ч өөрөө нэг ийм авьяаслаг хүнийг илэрхийлдэг байхгүй юу? Ингээл юу л бол юуг хийж чаддаг тийм авьяастай хүнийг бас илэрхийлээд байдаг. Авьяасаа одоо хэрэгтэй үед таны авьяас бас ингээд гарч ирээд таны авьяас ингээд нөгөө одоо нэг юм хэрэг болох л гэсэн утга л да. Та нэг юм ингээд чаддаг байлаа гэхэд санамсаргүй байдлаар яг тэр чаддаг зүйлээ хийгээд
тэрнээсээ айгүй гоё юм урам авах ч юм уу те. Нэг тийм зүйл тохиолдож магадгүй. За 3 дахь өдөр 2-ын сава. За офис гэсэн утга илүү орж ирж байна. 3 дахь өдөр оффистой ингээд сууж байгаа тий. Тэгээ нэг юм ямар ч хэсэн айгүй тийм ажил хэрэгч өдөр байх нэ. 3 дахь өдөр бол ажил хэрэгч өдөр байна. Магадгүй энэ өмнөх өдрийн ажил карьертай холбоотой сайн мэдээтэй холбоотойгоор нэм гадаад худалдаа энтер байдаг байхгүй бас юм чинь гадаад түнштэйгээ холбогдох ч юм уу. Тэгээ нэг юм энэ тийм мэйл зээлээр харьцах ч юм уу нэг тиймэрхүү ажил төрөл хийж магадгүй юм шиг. Тэгэд энэ маань таны одоо ирээдүйд айгүй ээлтэй. Таны энэ ирээдүйн төлөвлөгөөнд бас айгүй тийм одоо багтсан зүйл байх гэдэг байхгүй. Цаашдын ажил карьертай холбоотой ирээдүйд чинь ээлтэй гэж юм. За 4 дахь өдөр. За 4 дахь өдөр нэг юм шудраг бус өрсөлдөөн мэдрэгдэж магадгүй. За бас нэг талаасаа одоо гадаад зөрчилдөөн, дотоод зөрчилдөөн гэж юм байгаа шүү дээ. Тэр зүйлс 4 дахь өдөр намжиж байгаа. Та өөрөө ингээд дотроо яах бол яана гэл ингээд олон зүйлийг ингээд ургуулж боддог ч юм уу эсвэл ингээд нэг тийм байсан байгаа даахгүй дотроо ингээд нэг зүйл дээр тогтож чадахгүй. Тэгэхээр тэр зүйлийн маань ингээд илүү нааштайгаар уруу арсан гэдэг утгаараа таны тэр дотоод зөрчилдөөн намжиж байгаа харагдаж байна. Бас гадаад зөрчилдөөн ч гэж болно тантай ингээд өрсөлдөөд байдаг гэсэн хүмүүс ингээд болдог ч юм уу тий. Нэг за тиймэрхүү энерги байна. За 4 энэ болохоор 5 дахь өдөр тий 4-ийн сэлэн байна. За 5 дахь өдөр та нар маань өөртөө амралтыг авчирж байгаа харагдаж байна. Нэх гоё юм те. Одоо релакс гэж ярьдаг штэ. Нэг юм өөрийгөө тайвшруулад за яг энэ яг зургал дээрх шиг ингээд баанд хөвтөж болно л доо. Тэгээ давстай баанд хөвтдөг ч юм уу те. Ингээ гоё өөрийгөө ямар ч гэсэн л амрааж байгаа энергитэй байна. 5 дахь өдөр илүү ганцаараа цагийг өнгөрөөхийг илүүд үзээд. За хагасаа өдрийн энерги нь болохоор Page of Wands. За яаж юм бэ? 5 дахь өдрийн энэ амралтаас шалтгаалаад таны энерги маш их өсөж байна. Ирч хүч орж шít. Тэгэхээр та энэ 5 дахь өдөр ийм гоё амраад чадчихвал өөрийнхөө одоо тодорхой хэмжээнд эн чинь нөгөө ямар нэгэн өвчнөөс нөхөн сэргийх гэсэн утга байдаг байхгүй юу? Тэгэхээр нэг юм барайцалд ордог ч юм уу яадаг чинь те усан эмчилгээ юу ч хийж болно л доо. Нэг юм энергиэл ямар ч байсан ингээ нөхөн сэргээж байгаа юм. Энэ 5 дахь өдөр нь тэнгүүд хагасаа өдөр таны энерги бол маш сайхан нөхөгдсөн байх нь байна. Та бол маш ирч хүчтэй одоо ажлыг умалцуулаад өгье гэдэг дээрээ болчихж байгаа байхгүй юу? Тэстэ энийг чи тэрийг чи гэл ингээл айгу бүтээмжтэй байхыг илэрхийлж байна. За бүтэн сая өдөр нилийн том аркан үзэр гарсан байгаа. Тэгэхээр бүтэн сая өдөр та нарын маань хувьд нэг юм таны хувьд нэг юм цикл дуусах байгаа байхгүй юу? Маш том ажлын ард гарч байгаа харагдаж байна. Амжилттайгаар дуусгаж чадчих байгаа. Барайндаа орж шít те. Тэгээ түрүүн ч гэсэн энд хэлжсэн те энэ 4-ийн саваа үзэртэйгөө бас нэлээд уялдаж байгаа. Ямар нэгэн зүйлийг дуусгаж байгаа. Тэг яг энэ одоо 7 хоногийн сургалтанд хамрагдсан хүн гэж байдаг юм болов уу? Сонирн байгаа энэ сургалт семинарт хамрагдах гингүүд энэ бүтэн сая өдрөнд дуусчих жоохгүй юу? За байж болох юм тий болохгүй юм байхгүй шүү дээ. Тэгээ замарсан та эхлүүл нэг эсвэл нь шүү дээ ингээд угаасаа юм эхлүүлсэн байсан юм сургалт семинар байсан байж болно. Та өөрийгөө хөгжүүлэх гээд тэргээ амжилттай дуусч байгаа гэсэн утга байж болно. За одоо бол арайхан энэ их сургууль мургуул дуусах болоогүй байгаа шүү дээ тий. За нэг юм ямар ч лсэн таны хувийн одоо амьдралд те нэг юм цоошин хуудас нэгдэж байгаа. Энэ ямар сони. Сая ингээд харсан чи яг нэг юм уусж байгаа юм шиг харагдаж байгаа. Та нар ч гэсэн тэгж харагдаж байна уу? Яг энэ world card ингээд ороод ирчихэж байгаа юм шиг. Тийм байгааз. Тэгэхээр хүзрүүд маань бас хоорондоо айгүй хөрхөн харьцаж, уялдаж, өнгө бодгийн хувьд ч гэсэн айгүй сүлэлдэж байна. Тэгэхээр энэ хагасаа өдрийн ирч хүчээр та энэ бүтэн сая өдөр амжилт гаргахаар харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр
4-ийн саван дээр дахиж нэг үг хэлмээр санагдлаа. Та нарт маань ямар ч лсэн ажил карьертай холбоотойгоор шинэ ажлын байрны одоо шав тавих, нээлт хийх, эсвэл ийм урт удаандаа танд өгөөж өгөх тэр ажлын одоо суурийг тавих гэсэн энэ 7 хоногт бол тэр утга маш их байна. Тэгээ хосуудын хувьд бол түрүүн хэлсэн юм чинь за яг хэлчихээн илүү гүн баталгаатай болох. Ер нь бол эн чинь хормыг илэрхийлдэг байхгүй. Урт удаан амьдрах хүнтэйгээ энэ 7 хоногт та нар маань нилээн одоо гүнзгийрэх магадaltaй гэж. За таны 7 хоног ийм байх нэ. Ингээд та нартай шинэ 7 хоногт нь амжилт хүсье. За ингээд та нарт маань таарсан таалагдсан бол лайк, комент үлдээгээрэй мөн саба дараагаа үзэж байгаа юм бол subscribe дарж өгөөрэй гэж хүсье. За тэгээд хувийн уншлага авах сонирхолтой хүмүүс маань миний сошиал хаягууд үргэлж нээлттэй байдгаа. Одоо тайлбар хэсэг буюу description хэсэгт мөн пин комент дээр миний сошиал хаягуудын линкүүд нь байрлсан байдгаа. Түгээр надтай холбогдох боломжтой. За ингээд дараагийнхаа шинэ видеогоор уулзлаа баяртай. Дараагийн шинэ видео маань 2 дугаар сарын ерөнхий төлөв байдал байх болно. За ингээд амжилт хүсье баяртай.